3 тэс суманд бол одоогоор нэг 2000 орчим ажиллагчид бий. Цаашдаа одоо 3 тэс суманд бүтээн байгуулалтын ажлууд бол нэлээд хийгдэнэ. Тэгснээр одоо бидний ажиллагчдын тоо бас нэмэгдээд хэдэн мянга болно. За энд одоо бид нар 1500 айлын одоо орон сууц тогтвор сууршилтай өнөөгийн орчин үеийн шаардлагат нийцсэн ийм цогцлбор байгуулснаар бол энэ үйлчилгээний байгууллага, эмнэлгийн салбар, сургуулиуд бас тэгээ их том одоо хүн амтай одоо тийм сайхан сууршил одоо бий болно. Энэ бол Монголд бас жишг болох анхны одоо сууршлын бүс болно гэж одоо би бол баттай хэлж байна. Тийм болохоор ажиллагчдынхаа ая тухтай амьдрах орчныг сайжруулах, гэр бүлтэйгээ тэгээ нийгмийнх нь асуудлыг шийдсэн байдлаар ерөн сууршлын бүс одоо байгуулъя гэж одоо бодлогын зөвлөл одоо МАК-ийн удирдлагууд бол шийдсэн. За анхных нь бол одоо энэ 3 тэс суман дээр өнөөдөр шавын тавьж байна. За энэ 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ төсөл маань нийтдээ нэг 55 сая долларын хөрөнгө оруулалт ойролцоогоор орно гэж тооцоолж байгаа. Тэгээ энэ 3 тэс суманд зөвхөн Монгол улсын хятад улс руу экспортлж байгаа нийт нүүрсний 40%-ийг одоо бүрдүүлж экспортод гаргадаг ийм бүс нутаг 8 аж ахуйн нэгж одоо ажиллагаа явуулдаг.